Нийтийн санаанд орчлоо л да сая огцорлоо гингүүд бүгд зарим нь алгаад авшаад харсан уу таад анзаарсан уу тэгсэн юу лэн чинь юунд алгаад авч байгаа юм лээ. Яг хоо засаг унан өөрчлөлтнө гэдэг бол чинь ерөнхийдөө арчилсан тогтолцоонд бол байх л үзэгдэл шүү дээ. Тэгээд таалагдахгүй бол тэрийг унгаах га зовоод буулгаж чаддгүй бас улс зөндөө байгаа шүү дээ. Тэрнтэй харьцуулахад бол асуудалгүй. А зөвөр засаг солигдохдоо унахтаа тэ цаад учир шалтгаан юу вэ гэдэг нь миний бодлоор айгүй чухал асуудал байхгүй. Яг бодлогын өөрчлөлт хийх гэдэг нь яг шинжил реформ хийх гэдэг нь цаана орд иргэдийн одоо хүсийн хүлээгээд байгаа тэр үнэт зүйл нь гарч ирэх гэж байна уу үгүй юу? Эсвэл нэг эрх ашиг ийм нэгдэл эсвэл фракцийн төлөөлөл шүү юу ч үедээ тийм яваад байна уу гэдэг миний бодлоор маш одоо нарийн бид нар үзэж харж те тэрийг мэдэрч тэрийг тэгээ бүр ил тод нээлттэй мэдрэмжч гэсэн гаргаж байгаа нь чухал байх гэж зөвөр миний хувьд бол бодогдож байна хамгийн чухал юм те. А хоёрдугаарт ямар шүү засаг байвал те миний бодлоор ерөөсө хамгийн гол нь бүх хүн баг энэ дэр санал нэгдэх байхаа маш цомхон маш чадварлаг тэгээ маш үр ашигтай тэгээд давхарцсан одоо ингээд бүтэцгүй тийм засгийн газар бүрэлдээсэ гэж үнэн гол усаа хүсэж байна. Тэгж бүрэлдэхтэй за чиг үүргийн судалгаа энэ төр гэд хийж байгаа. Тийм одоо давхардал ямар байгаа, одоо давхардлаа яаж арилгах вэ, хаана ямар агентлаг, аль засгийн газрынхаа дор орчод ямар ажлууд хийгээд тийм судалгаа бас хийгдээ явж байгаа. Бас энэний үр дүнг аягүй сайн нухацтай харах хэрэгтэй байх. Мэдээж манайх урд нь 10-11 засгийн одоо юу гэдэг сайдуудтай үйл ажиллагаа явуулж исэн нөхцөл байдаг те. Тэгээд болоогүй юм байхгүй болж исэн. Тэр утгаараа миний бодлоор ерөөсөө л энэ засаг хүн болгоны хүсэж байгаа юм. Одоо би өөрөө ч гэсэн те үнэхээр юм нэгдүгürt маш тогтвортой байгаасаа хоёрдугаарт маш чадварлаг байгаасаа гуравдугаарт үнэхээр одоо цаг хугацаа богино байна. Бараг жил хагас 2 жил ингээд хэнийг дарга болох уу, хэнийг сайд болох уу гэдэг юм дээр л хуралдаад байдаг. Энэ бол айгүй бухимдал тохируулж байгаа юм байна. Үнэхээр ингээд ажил хийгээд үр бүтээлээ гараад ард иргэдэд тэр мэдрэгддэг ийм хийж чаддаг сайдууд байгаасаа өстө үнэхээр их ашиггаа гэдэг юм уу одоо юу гэдэг ашиг сонирхол энэ төр байдаг болол түүнийг хаяад үзээсэй дээ энэ ч одоо бас улс орон байна даа л гэж бодож байна. Таныг бас эрүүл мэндийн сайдад яригдж байгаа гэсэн мэдээлэлээс энэ үнэн үү? Та эрүүл мэндийн сайдын одоо санал ирүүл хүлээж авах. Надад бол тийм мэдээлэл огт ирээгүй байгаа. Зүгээр яг өмнө нөгөө Монгол Ардын нам 2 гишүүн эмч маань те сайд хийцэн болохоор тийм яриа ярьж байгаа. Төөс яг төвшөндөө яригдсан хилцсэн тийм мэдээлэл огт байхгүй байна. Тийм дээр би одоо юу хэлэх вэ? Ерхий сайд бол тодорхой те. Тэгэхээр улсын хурлын даргын хувьд зарчмын хувьд ямар хүн байгаасаа гэж бодож байна таны хувьд. 4-5 хүний нэг хийж байгаа шүү. Тийм. Яг улсын хурлын даргын хувьд бол би нэгдүгürt ингээд олон намын төлөөлөлтөд ажиллах учраас тэгээ намын төлөөллийн оролцоог хангаж те хүн болгонтэй одоо маш дипломат скиллтэй нэгдүгürt хоёрдугаарт яхааргүй нь улсын хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хүчтэй чадaltaй тэгээд тэр одоо засаглалын хуваагдал дээр те үнэхээр одоо ингээд зоригтой парламентын талтай ингээд ажиллаж чаддаг тийм хүн байгаасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ ер нь бол бид нар улсын хурлын даргын хувьд бол шийдчихлээ гэсэн үг шүү дээ те одоо тэгээд улсын хурлын дарга тэгээд шийдчихлээ гэж би буруу ярьж байна. Засгийн газрын одоо тэргүүнээ бол бид нар шийдчихлээ. Улсын хурлын даргад өрсөлдөж байгаа гэхүүдээ нэр нь гарч байгаа хүмүүс миний ойлгосноор олон удаа сонгох гэсэн туршлагатай гэсэн гишүүдийн нэрсүүд яваад байна. Гэхдээ бас албан ёсоор сонсоогүй болохоор тэрэн дээр энэ тэрэ гэж хэлэх юм бас бага л байна л та. За жим өрн сайдын асуудлыг дагсан гэж хэлээж. Яг юу яаж байна? Одоо 30-31 бид нар чи одоо эрүүл мэндийн те өдөр болж шүү дээ. Олон нийтийн их сайхан өдөр. Энэ өдөртөө холбогдуулаад одоо нөгөө зөвлөгөө явагдаж байна өдөртөх ажилтны. Тэгээ сая би постуудыг харлаа. Яах аргагүй биний одоо жил хагас ярьж байгаа хүн товтой, тогтолцоогоор нь өөрчлөе, үр ашигтай байлгая. Тэгээ иргэдийнхаа эрүүл мэнд, урт удаан наслах, идэвхтэй амьдруулах те. Тэгээд дундад наслтыг нэмэгдүүлэх гэдэг бүх тэр үг үсэг түлхүүр үгүүд хүнд яг явж байна тэр сайдын мэдээлэл. Тэгэхээр би баяртай. Яг одоо нэг хуудсан дээр гараад нэг тийшээ хараад бид нар алхаж байгаа юм байна гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа учраас баярлалаа гэж хэлье те. Тэгээд эмчнэрийнхаа баярын мэндийг нэрэ бүгдээр нь хүрхий далимдуулаад. За баярлалаа.